9-р бүлэг. Нүдэнд дулаан өвгөн ноён түүний итгэл чавнарын тухай энэ бүлэгт өгүүлнэ. Оливер удаан бүх унтсан учраас маргааш өглөө нь орой босчээ. Тэр өрөөнд гагцхүү өнөөх өвгөн еврей өглөөний унтанд зориулан кофе чанж түүнийгээ төмөр халбгаар хутгахдаа аяархан эсгэрнэ. Өөр хинч байхгүй байлаа. Тэр еврей байшингийн доод давхарт ялимгүй чимээ гарах бүр чих тавин сонсож сонирхоод цайгаа хутгангаа эсгэрчл суuna. Оливер унтаагүй боловч бүрэн гүйцэцрээгүй байлаа. Нүдээ хагас нээгээд орчин тойронд болж байгаа юм а хагас дутуу мэдээд унтаж байгаа ч юм шиг сэр үнч байгаа биш тэгэд зөөрөнг байх явдал байдаг байлаа. Тийм байхад 5 минутын дотор мөрөөдөн бодогдох зүйл бол 5 шөнө нүдээ тас анаад дуг нойрсохоос ч илүү байдаг үлээ. Тийм үед үхэх тавилантай хүн өөрийн сүнс юу хийж байгааг мэдрэхтэй тэр нь бие махбодоос ангижран салаад хэрхэн газраас тасран орон зай цагийг хэрхэн хулжааж байгааг бүдэг бадаг төсөөлдөг үлээ. Оливер яг тийм байдалтай байсан болохоор өнөөх еврей хагас анаатай нүдэнд нь харагдаж түүний аяархан эсгэрэх чимээ чихэнд нь сонсдон бас халбгаараа тогооны амсрыг шүргэн цохиж байх сонсогдлоо. Тэгсэн мөртлөө түүний дотор үзсэн таних бүх хүнийхэн тухай бодогдож байлаа. Еврей кофе цайгаа болохтой зэрэг тогоогоо гаргаад тавир дээр тавилаа. Тэгээд одоо яах вүлээ гэсэн шиг хэсэг зур бодол болон зогссноо. Оливерийг эргэн хараад нэрээр нь дуудлаа. Оливер хариу дуурсангүй. Лав унтаж байгаа бололтой. Өвгөн еврей дахиж юм хэлсэнгүй. Өөдрөө сэмхэн явж очиод хаалгаан түгжлээ. Тэгээд шалны хаанаас ч юм бүүмэд нэг нууц газраас жижигвтер хайрцаг гарган ирээд ширээн дээрээ аяархан тавих шиг Оливерт санагдлаа. Үнэхээр үнэн болж байгаа тэрхүү хайрцагныхаа тагийг нээж өнгийн харахтаа түүний нүд гял алцлаа. Хуучирсан нэг муу сандлыг ширээндээ ойртуулан ирд суугаад өнөөх хайрцагнаас эрдэнсийн чулуу эн тэндгүй гялалцсан эрхэм сайхан алтан цаг гаргаж ирээд гэж хэлхийн зур даалан мураа хавч сэлгэж нүд амаа элдвээр хөдлөж ухаантай ногч шүү. Ухаантай ногт шүү. Даанч итгэлтэйг нь яана. Хаана байдгаа өвгөн хуврагт хэлээгүй юм да. Өвгөн фэжжинийг ёор ховлж хоогүй юм да. Яалаа гэж тэгэвдэ. Тэглээгээд ямар дүүжлүүр нь алдуурч хөлдөөн тэглэх юмтай болох биш. Агшин зуртал гонж биз. Тэхгүй. Сайн улс байгаа юм. Еврей энэ мэтчилэнгийн үгс бовтонсаар алтан цагаа хуучин байсан газар нь нууж орхилоо. Тэр еврей бас тэр хайрцагнаасаа бөөгж, энгэрийн зүв, бугуй өвчг их зэрэг бусад эрдэнсийн маш гоё хийцтэй. Оливер ёор үзээгүй тэр байтугай нэрэн ч мэдэхгүй элдв юмыг байн гарган үзэж сууна. Тэдгээр дэл сул зүйлээ эргүүлж хийсдээ дараа бас нэг жижигхэн алгандаа багтах юм авчирч ширээн дээрээ тавиад үзэхтэй. Гэрлээс далдарч гараараа нүдээ хааж их л удаан ширтэн байхыг бодоход лав дээр нь өчүүхэн жижигэр битсэн юм байсан байхаа. Тэгээд харж хансан бололтой далд хийгээд сандлынхаа төчлөөрөө гэдрэг налж гүнгэн хэлсэн. Цаа зараваачих гэдэг эрхэм сайхан зүйл. Үхэгсэд гэмшин гэх юмгүй. Үхсэн хүн элдвийг чалчих гэх юмгүй. Иймэрхүү ажилд ястай сайхан таарах юм. Тавын оосрлоо тонилгочихсан болохоор одоо ч урвж ширвэж айж хулчих нэгч хүн үлдээгүй л дээ. Еврей хүнийг ингэж ярьж байхад түүний нүд нь гялалдсан цайвалзаж Оливерийн зүг хандан нүүрэн ширтлээ. Оливер түүнийг дуугүй сонирхон харахад өвгөн еврей Оливер хоёрын харц эгшин зур тулгарсан боловч өөрийгөө ажиглажээ гэдгийг еврей бүр мэдэн
Өнөөх хайрцгаа чанга гэгчин таглаад ширээн дээр байсан талах цусдаг хутгаа шүүрэн авч босон харайлаа. Түүний бүх бие чичрэн дагжина. Оливер хэдийгээр их айсан боловч еврейн хутга барьсан гар нь жижирч байхыг ажлаа. Яаж байгаа ч нэ нү? Чи яагаад намайг сэм хараад байгаа юм? Чи яагаад сэрүүн байгаа юм? Чи юу үзсэн бэ? Хэл, бушуу хэл. Амьда хайртай бол хэлчихье гэж хашгирлаа. Оливер эмээж. Миний нойр ханжээ ноёнтом. Хэрвээ би танд саад хийсэн бол өршөөгөөрөө ноёнтом гэлээ. Еврей хүн Оливерыг маш муухай харж чи сэрээд бүхэл цаг болсон байз гэж асуулаа. Үгүй шүү ноёнтоо гэж Оливер хариуллаа. Нэрэнэ гэж өнөөх еврей хашгирч түрүүчийнхээсээ ч улам муухай харж давшлах байдалтай боллоо. Үгүй дээ. Би ам тангаргаа үгүй. Би үнэхээр худлаа хэлэхгүй ноёнтом гэж Оливер шамдан хариуллаа. Еврей түрүүчийнхээ байдалд төдхөн орж "Ухаа, тийм үү хонгор минь" гэж хэлээд хутгаа гартаа зүгээр барьсан юм шиг түүгээрээ баг зэрэг тоглож байснаа ширээн дээр тавилаа. Тэгээд "Би мэдлгүй яах вэ хонгор минь? Би зүгээр чамайг ойлгох гэсэн юм. Чи ерөн зоригтой хүү байна." "Зоригтой хүү юм доо Оливер" гэж еврей өгөн хэлээд гараа үрж байвч хайрцаг руугаа их л зовсон янзтай харлаа. Еврей нэг хэсэг дуугүй байснаа хайрцаган дээр өрөөсөн гараа тавьж "Чи энэ дотор байгаа сайхан юмнуудаас олж харсан уу?" гэж асуухад Оливер "Харсан ноёнтом минь" гэж хариулахад өвгөний царай нэлээд сайж "Миний юм шүү Оливер. Миний хөрөнгө байгаа юм. Насан дарагдсан цагтаа миний амь зуух бүх хөрөнгө маань байгаа юм. Улс намайг харамч хүнлэгэдэг юм. Харамч нарийн л хүн гэж боддгийм хонгор минь" гэлээ. Ийм олон цагтай байж ийм муухай газар суухыг бодоход нэрэж харамч нарийн хүн байлгүй гэж Оливер бодсноо лойрч бусад хүүхдийг асарч их мөнгө зарцуулдаг байхаа гэж бас бодоод түүний хүндэтгсэн маягтай харж "Би босч болох уу?" гэж асуулаа. Тэр өвгөн бололгүй яах вэ? Хаалганы тэнд устдаа хувин байгаа. Нааш навадар. Би чамд угаах төмпөө өгье. Нүүр гараа угаах хүмүн гэлээ. Оливер босоод өрөөгөр гулд яван хувинтай усыг өргөх гэж түр бүхийж байгаад эргэж харвал өнөө хайрцагтай юм алга болсон байлаа. Оливер нүүр гараа дөнгөж угаагаад өвгөний тушаалаар төмпөнтэй усыг цонхоор гадагшин цацаад байтал луурж өчигдөр шин тамхи татаад сууж байсан залуу цаваа найзад агуулсаар орж ирлээ. Чарли Бетс гэж аль биесээр танилцууллаа. Тэр дөрөв өглөөний хоол цайгаа идэж уухаар ширээ тойрон суухад идэх уух юм нь кофе, цай, луурчи малгайдаа хийж авчирсан халуун хэдэн бөмбөнцөг талах үхрийн мах байлаа. Өвгөн еврей Оливерыг залирхаг байдалтай харж "За" гэснэ луурч руу харж "Та хоёр минь өнөө өглөө ол зомогтой явбуу" гэлээ. "Яриа юу ах вэ?" гэж луурч хариулахад Чарли Бетс нь "Чөтгөр шиг хэцүү байлаа" гэж нэмж хэллээ. "Сайн хөөхтүүд шүү, сайн хөөхтүүд. Тэгээд юу авчирв да, луурчаа?" гэж еврей асуухад луурч "Хоёр төрөвч авчирлаа" гэлээ. "Хавчуурахтай юм уу?" гэж еврей шохорхлоо. "Их сайн хавчуурахтай юм өө" гэж луурч хэлээд улаан ногоон хоёр төрөвч халааснасаа гаргалаа. Еврей доторхыг их анхааралтай ажиглан хараад "Арай хүнд байж болохоор л байж дээ. Гэвч сайхан цэвэрхэн хийцтэй юм. Мөн ч чадварлаг хийч шүү. Тийм байгаа байз Оливер" гэхэд Оливер "Хэлээд явах ноёнтом минь." Онцгой сонирхолтой юм ёор болоогүй байтал Чарли Бетс багш чихэнд хаттал инехэд Оливер маш их гайхлаа. "За чи юу авчирв?" гэж Чарли Бетсээс фэжжин асуухад Чарли Бетс халааснаас нусны 4 алчуур гарган ирэхийн зураа "Алчуур авчирсан" гэлээ. Еврей тэдгэрийг их л наривчлан эргүүлж тойруулан үзээд
Сайхан хийжээ. Овоо айтайхан юм. Харин сайн захалж чадаагүй бах юм. Чарли, тэгэхээр зүүгээр хөвж авъя. Тэгээд яаж хийдгийг нь Оливер зааж өгье, тэх үү? Оливер яах вэ? Тэгээ ноёнтом гэж Оливер хариуллаа. Носны альчуурыг Чарли Бэтс шиг ингэж амархан хийчихдэг болох дуртай байна уу юу хонгор минь? Гэж өвгөө еврей асуухад Оливер. Надад нэрэл зааж өгвөл их л дуртай байна дөө гэлээ. Бэтс багш Оливерийн дахин тэгж хариулахад маш их инээдтэй юм болгож дахин хөхөртөл ууж байсан цайнд буруу хоолоогоор нь явчихсан болохоор хахад цацаад арай л өгчихсэнгүй. Чарли цацхаан болж тэнхрээд эвгүй байдалд орсон явдалдаа өршөөл гуйж. Оливер чи дэндүү түүхийгээрээ жаал байна шүү гэлээ. Лойрч юм дугарсангүй. Харин Оливерийн толгойтой үсийг магнаа руу нь илж сэгсэлгээд яваанда дог болно гайгүй гэлээ. Өвгөн еврей Оливерийн царай баахан улайж байгааг мэдээд яриагаа өөрчлөх гэж. Өнөөглөө цаазар аваачих газар олон хүн цуглаж байна уу гэж нөгөө хоёроос асуулаа. Тэр хоёр хоёулаа тэнд байсан болох нь тэр хоёрын хариултаас мэдэгдсэн болохоор Оливер улам их гайхснаас гадна хэдий заваар нь ийм юм хийж амждаг юм болоо гэж боджээ. Өглөөний хоол цай идэж уусны дараа хөгжөөнтэй өвгөн жентэлмен хоёр жаалынхаа хамт маш сонин олон дэлгэрээгүй ер хүшийн байдалтай тоглосныг өгүүлбэл хөгжөөнтэй өвгөн жентэлмен өмднийхөө өрөөсөн халаас нь тамхины хүүдий, нөгөөд нь өврийн дэвтэр хийгээд хүзүүнээс осролсон алтан цагийг богино дээлийнхээ халаас нь хийж хуурамч эрдэнэсийн чулуун зүг цамцсандаа хатхан дээлээ яв цав товчлоод бас нүдний шилний гэр нусны альчуур халаасандаа хийгээд өрөөсөн гартаа торлог бариад тасалгаан дотор холхон явхтаа өдрийн цагт гудамжаар хэдийд ч гэсэн алхаж явдаг эрхэмсэг өвгдийг дуурайлаа. Тэд заримдаа голомтны дэргэд, заримдаа хаалганы дэргэд зогсон дэлгүүр хоршооны цонхон дээр тавьсан зүйлийг харж байгаа хүний дүр үзүүлнэ. Ингэж байхдаа хулгайч нарт юм хумаа алдуузай гэж эргэн тойрон харан өөр халаасаа гаднаас нь тэмтрэн дарж үзнэ. Энэ нь туйлын инээд зугаатай харагдах учир Оливер элгэн хөштлөө инээж нүднээс нь нулимс чигарлаа. Ингэж байхад нөгөө хоёр жаал тэр еврейн араас ойрхон дагаж түүнийг эргэж харахад нүдэнд нь үл өршөө хүйцээр чадварлаг зайлж байлаа. Тэгсээр луурж гинт еврейн хөл юм уу гутал руу дайрахад нөгөө Чарли Бэтс түүний араас дайрч ороод нүд ирэмхийн зур маш түргэнээр еврейн өвөр халааснаас тамхины хүүдий, өврийн дэвтэр, оосортой цаг, ингрэн зүйлт, нусны альчуур бас нүднийхэн шилний гэрээ хүртэл авчихлаа. Хэрвээ өвгөн тэдний гар аль халаасанд орсныг мэдчихвэл энд байна, тэнд байна гэж хашгираад дараа нь тэр тоглоомоо дахиад л эхэлнэ. Ингэж нэлээд олон удаа тоглож байтал хоёр залуухан бүсгүй нөгөө хоёр залуутай уулзахаар ирлээ. Тэдний нэгийг Бет, нөгөөг Нэнсиг нь. Тэр хоёр бүсгийн үсгэзэг өтгөн урт боловч аятайхан аялуулж самнаагүйгээс гадна өмссөн оймс гутал нь төдийл цэвэр нимбаагүй байлаа. Царай зүсний хувьд онцгой хөөхөнгүй гэмээр. Харин царайн өнгө улаа бутарсан, бие махбодоор эрүүлж хэрэг харагдана. Тэр хоёр ясархож гонсойхгүй, ээлдэг зөвлөн байсан учраас Оливер тэр хоёрыг их л сайн охид байна гэж дотроо бодлоо. Үнэхээр ч тийм байлаа. Тэр хоёр айлчин ирээд их л удлаа. Тэдний нэг нь дотор хүйт орхичлоо гэсэн болохоор дар суулгаж, маш хөгжөөнтэй, игч сургамж болмоор яриа хөрөө дэлгэлээ. Тийм байтал Чарли Бэтс одоо хөлөө тэнэлгэх цаг болжээ гэлээ. Тэр даруй луурч Бэтс хоёр нөгөө хоёр бүсгүй хамт гараад явсан болохоор хөлөө тэнэлгэх гэдэг нь явъя гэсэн үг байж дээ гэж Оливер бодлоо. Тэднийг явхад өвгөн еврей найрсаг зан гаргаж тэдэнд хэрэглэх мөнгө төгрөгч өглөө. Ийм л байгаа юм хонгор минь.
Сайхан амьдрал шүү тийм ээ. Эд нар бүхэл өдржингөө ингээл яваад өхөн эндэ гэж Феджин хэлэхэд Оливер. Тэд хийх ажлаа дуусгачихсан хэрэг үү гэж асуулаа. Тэгсэн гэж болох юм аа. Тэднийг зугаалж явахад айтаахан завшаан гарвал тэд тэрнийг алдахгүй хонгор байна. Чи тэднээс сурах хэрэгтэй гэж еврей хэлээд үгэндээ хүч оруулах гэж шилээгүүрээр 100-аа тон цохиж цааш нь хэлэхтэй. Тэдний хийгэснээ хийгээд л ба. Юу л гэж зөвлөвөл үгнээс нь битгий гаж. Ялангуяа тэр луурчийн үгнээс. Тэр чинь их хүн болох гэж байгаа юм. Тэгэхээр чамаа ихч бас их хүн болгоно. Харин чи тэрнийг дуурайх л хэрэгтэй гэснэ гэнт зогсож. Миний халааснаас нусны хальчуур зохиож байгаа байз гэж асуулаа. Тийм байна ноёнтон минь гэж Оливер хариуллаа. Чи өнөөгөө бидний тоглож тэд миний өвөр халааснаас надад мэддэгдэлгүй яаж авч байсныг харсан байз. Тэрэн шиг нэг авах гэж үзтээ. Оливер луурчи хэрхэн ажиллаж байсныг санаад нэг гараараа еврей халаасны ёроолоос нь дээш нь өргөөд нөгөө гараараа альчуурыг айтаахан авчрахлаа. Авчихсан дэрөө гэж еврей хашгирахад Оливер альчуурыг гартаа бариад энэ л байна гэлээ. Хөгжөнтэй өвгөн ноёнтон Оливерийн толгойг сүрхий элбэн саашаагаад. Сүрхий жаал байна хүмүн. Чам шиг ийм хурц сүрхий хүүхдийг би өөр үзээгүй юм. Маа энэ шилэнгийг ав. Чи энэ замаар явбал тун сүрхий их хүн болох юм байна оо. За одоо наашир. Нусны альчуурын тэмдгийг яаж авч хаях аргыг би чамд зааж өгье гэлээ. Өвгөн ноёнтны халаасыг тоглоомоор ухахад яагаад намайг их хүн болох хувь заяатай гэж хэлдэг үлээ гэж Оливер гайхлаа. Гэвч тэр еврей өвгөн бол миний эзэн. Дээд хүн болохоор надаас илүү юм мэдэх ёстой гэж Оливер бодсоор түүний хойноос аажим явж ширээний дэргэд очоод удсан ч үгүй шинэ ажилдаа шамдан орлоо. Дугаар бүлэг. Оливер шинэ найз нартайгаа ойр дотн танилцсан их зовж ядсаар туршлага олж авав. Энэ бүлэг жижиг боловч энэхүү номын доторх маш чухал нэгэн бүлэг. Оливер нусны альчуурын тэмдгийг арилгаж гэрээсээ гаралгүй олон хонсны гадна хоёр залуу еврейн өглөө бүр тогтмол тоглодог өнөөх тоглоомд нь заримдаа оролцдог байлаа. Оливер сүүлдээ нар салхинд гадагшаа гараасай гэж бодох болоод нөгөө хоёр залуугийнхаа хамт яваад ирье гэж өвгнөөс шалгах болжээ. Өвгний зан ааш хатуу ширүүн болохыг Оливер мэдсэн тул ажилд бушуухан ороосой гэж тэсгэлгүй бодох боллоо. Хэрвээ Луйверч Чарли Бетс хоёрыг орой хоосон хэрвэл тэр хоёрыг залхуурлаа. Дими хоосон тэнлээ барьлаа гэж жигтэйхэн айхтар загнан юм олж ам зуудгал байх хэрэгтэй дээ гэж хэлээд хоол өгөлгүй унтуулдаг байжээ. Тэрч байтугай нэг удаа тэр хоёрыг шатан дээрээс түлхэн унгаасан юм. Энэ бол ёс суртахууны сургамжаа арайч хэтэрхий дэгэстүүлсэн хэрэг юм. Оливерийн хүсч хүлээж байсан цаг нэрж түүнийг явахын зөвшөөрчээ. Түүнээс гадна янзалд засах нусны альчуур 2-3 хоног байсангүй. Бас идэх хоолунд яггүй хомсхон байжээ. Эдгээр нь Оливерийг явуулахад өвгөн ноёнтны зөвшөөрсөн шалтгаан болсон байж магадгүй юм. Юу ч гэсэн тийм байсан ч байгаагүй ч Оливерийг явуулахаар зөвшөөрч Чарли Бетс түүний найз Луйверчин хоёрын удирдлаганд өгчээ. 3 залуу гэрээс гарч явхад Луйверчин заншлаараа дээлийнхээ ханцвыг шамлан бүрх малгайгаа дугтуулан өмсөж нөгөө Бетс нь халаасандаа гараа хийчгээд унжин алхална. Тэр хоёрын хооронд Оливер хаашаа явж байгааг нь ч мэдэхгүй одоо юу хийх болоо гэж гайхшаан барж явлаа.
Тэд маш удаан залхуу маягтай явж ядаад байсан болохоор лав өвгөн джентльменыг хуурч ерөөс ажилдаа очиж хийхгүй нэ гэж Оливер даруй бодлоо. Луйрчны нэг муу зан гудамжинд таарлсан жижиг хүүхдүүдийн малгайг шүүрэн авч хашаар ушиддаг байхад Чарли Бэтс өмчин эрхийн тухай тунч муу ойлголттой байдгаа харуулж явган хүний замын хажуудууга лангуун дээрх тавиастай алим сонгиныг шүүрэн авч өвөр халаасандаа хийхийг бодвол хүүгийн хувцс сунар цөм халаасаар бүтсэн юм уу гэж хажуугийн хүн бодмоор. Оливер ийм тусгүй муухай явдлыг үзээд аль олж чадах замаараа буцаад явъя гэж хэлхийн даваан дээр Луйрчин зам байдал маш гайхалтай өөрчлөгдсөн болохоор Оливерийн бодол гинт өөртөө хандлаа. Тэд яагаад ч юм одоо хүртэл ногоон цөөрөм гэцгээдэг Клеркневел талбайгаас холгүй арших нэгэн нарийнхан хашаанаас дөнгөж өнгөрөө явтал Луйрч зог тусан зогсож хурууга амандаа хийж шүглдээд маш их болгоомж хянураар нөхдийгөө гэдрэг нухраалаа. Оливер юу болов гэж асуухад Луйрч "Хүш, тэр номын мухлагны дэргэд байгаа үгнийг харж гин үү?" гэлээ. "Тэртээ тэнд байгаа үг нь ойныг үү? Харж гин" гэж Оливер хариуллаа. "Тахирах хүн байна тэр чинь" гэж Луйрч хэлэхэд Чарли Бэтс багш хажуунаас нь "Анхны ам байна" гэлээ. Оливер бүр гайхчихад тэр хоёрыг ээлжлэн харж байхад хоёр залуу замыг сэмээрхэн хөндлөн огтлж гараад өнөөх өвгний яг ард нь очижээ. Оливер юу ч асууж чадсангүй. Оливер тэр хоёрын хойноос хэд алхаснаа урагшаа явах уу, ухрах уу? Яахыг мэдэхгүй дуугүй л мэл гайхан зогслоо. Тэр өвгөн ноён бол цэл буурал толгойтой, нүдэндээ алтан хүрээтэй шилзүүлсэн их л сайхан өвгөн байлаа. Өмссөн хувцс нь гэвэл архины шил шиг ногоовтор өнгөтэй, хар хилэн захтай богинохон дээл, цагаан өнгийн өмд өмсөж гоёмсог хулсан тайгийг сугандаа хавчуулжээ. Тэр хүн лангуунаас нэг ном авч уншин зогсох нь гэртээ сандал дээрээ суучхаад уншихад л маш их анхааралтай байлаа. Үнэхээр ч гэртээ байна гэж бодсон байж тун болцсохгүй юм. Учир нь хамаг анхаарлаа номондоо хандуулад байсан болохоор лангуу байгаагч, гудамжинд байгаагаач, дэрэгд нь хүүхдүүд байгаагч анзаарахгүй байлаа. Нэг үгээр хэлбэл уншиж байсан номноос өөр юм анзаарахгүй. Түүнийг маш шамдангуй үзэж нэг хуудсыг дуустал уншин эргүүлээд дараачийн хуудсны дээд талынх нь мөрнөөс эхлэн маш анхаарал сонирхолтой уншиж байлаа. Хэдхэн алхмын зайтай хоёр нүдэрээ дүрлээд л харан зогсож байсан Оливер Луйрчийг өнөөх өвгний халаасанд гараа оруулаад нусных нь алчуурыг суу татан гаргаж аваад түүнийг Чарли Бэтс дамжуулан дараа нь тэр хоёул байшингийн өнцөг ороогоод хар хурдаараа гүйж явчихыг үзээд хичнээн их айж сандарсан гэж. Өнөөх еврей тэднийд байдаг олон алчуур, эрдэнэсийн зүйлс, цагийн хамаг альмад учир Оливерийн тархинд агшин зур тодорлоо. Оливер нэг хэсэг айн бантаж зогссноо бүх бие нь галж шатах мэт болсон болохоор айж сүрдээд зүхтах болж юу хийж байгаагаа мэдэхгүй дэмийл хар хурдаараа зүхтлаа. Энэ бүх явдал ганцхан минутын дотор боллоо. Оливерийг тийхүү зүхтангүйхэд өнөөх ноён халаасаа тэмтэрч алчуураа алга болсныг мэдээд түргэн гэгчин эргэж харлаа. Гэтэл хүүхэд тийм их яаран зүхтаж байх харагдсан болохоор тэр хүн алчуурыг хулгайлсан эзэн тэр байна гэж аргагүй бодоод "Хулгайчийг бариарэ" гэж хашгирын хойноос нь гартаа өнөөх номоо барьсаар байдаг чадлаа гарган гүйжээ. Ганц тэр өвгөн ноён өмэн шууган гаргаад зогссонгүй. Луйрч, Чарли Бэтс хоёр олонний нүдэнд дээл газраар зүхтан авахыг үл хөсөх учир булан тойрмогц таарлцсан нэг хаалганд нуугдлаа. Тэр хоёр өмэн шугааныг сонсон бас Оливерийн зүхтан явахыг хараад юу болсон учрыг даруй тааж мэдээд нуугдж байсан хаалганаасаа яаран гарч "Хулгайчийг бариарай" гэж хашгирсаар сүрхий сайн улс шиг олонний дунд ороод хөөцөллөө. Оливер гүн ухаант нарын гараар хүмүүцсэн хүүхэд боловч өөрийгөө хамгаалах явдал ямар ч маргаангүй байгалийн хууль мөн гэдгийг онлын талаар мэдэхгүй байлаа.
Хэрвээ энийг мэддэгсэн бол өөрийгөө хамгаалахад бэлхэн байхсан. Түүнийг мэдэхгүй байсан учраас улам их айж, хуй салхи шиг хурдлан зүгтааж, хойноос нь өнөөхөө өгн ноён хоёр залуу хашгирч гуулан нэхлээ. Хашгиралдах чимээний илбэт хүч нь хулгайчийг бариарай гэсэн үг байлаа. Худалдаач нь дэлгүүрээ, жинчин хөсгөө, махны данжаад маха, талхчин сагсаа, сүү зарагч хуйнга, зарлаг хүүхэд боодолтой юм а. Сургуулийн хүүхэд тоглодог гантгэн бөмбөгөө, жижиг хүүхэд тоглоомоо тус орхин хаяад, ийш тийш таамгаар бие дайрчхан алдсаар хашгиралдаж гүүгэлдэн, өнцөг болон тойрч чихтэй явсан улсыг дайрч, нохоо шуваг цочоон гудамж хот тэрүүгээр бөөн уйман шугаан дэгдлээ. Хулгайчийг бариарай гэж олон шуугилдаж хашгиралдаж өнцөг болон бүрт хүрэх тусам цугларгсдын тоо үе олон болж байлаа. Тэд шавар шавхайн дундуур явган хүний замаар гүйлдэж хүмүүс сонхыг нээж байшингаасаа гүйн гарцгааж панчаад юм үзэж суусан улс үзмрээ яг эд дунд нь хаян гарч тэр олонтой нээлж тэднийг аялдан хашгиралдаж бүрч тэнхээтэйгээр хулгайчийг бариарай гэцгэн. Хулгайчийг бариарай гэж хашгиралдах нь хэн нэг хүнийг хөнөөх гэсэн шунал хүмүүсийн цайжинд гүнзгий байгааг харуулж байлаа. Эцэж ятарсан золгүй тэр жаалын амьсгаан давхцсан айн сандраад нүүр царай нүд ам нь хачин болж хөлсөн том туслаар бурзайн гоожж нэхэн хөөж байгаа хүмүүсээс зүхтэн зайлахыг хичээн байдаг хүчлээ дайчлавч мөрдөн хөөгчд улам ойртож жаалын тамир барагдаж байгааг улам үзээд тавлан баярлаж улам чанга хашгиралдан орилдож хулгайчийг бариарай гэсээр байлаа. Тэгсээр дараад авчаа. Оновчтой дэлсээд авлаа. Аль өөр явган хүний явх замдаар өнхрөн очиж олон хүн түүнийг тойрон бүчээд шинэрсэн хүмүүр түүнийг үзэх гэж олны дундуур түлхэлдэн тэмцэлдэж. За тавьяач. Жаахан салхи тавьж өгөөч. Яах юм бэ? Ямар гавьяа байгууллаа гэж. Өнөө ноён хаа байна? Тэр ирж байна. Гудамжруудаад ирж байна. За тавьж өгөөрэй. Энэ мөн өнөө хөөгч нь. Мөн гэцгэлээ. Элдэн хөөгчдийн тэргэн хүмүүс тэр өвгөн ноёныг хөтөлж чангаасаар олны дунд оруулж ирэхэд айлгэр тоос шороон дарагдаж амнаас нь цус нууж гарч тойрсон олны нүур цараараа бүлтэлсэн хараад хэвтэж байлаа. Муу юм болов? Чухам энэ хүүхэд муу юм болов да. Яадаг юм блэ гэж өвгөн ноён хэллээ. Яадаг үлээ гинэ? Их сүрхээ сайхан болох нэ гэж олны дунд шугалтхан сонсогдлоо. Өвгөн ноён хөөхөн амтан биеэн бэртэж хичээдэ гэлээ. Гэтэл нэг муухар болох байдалтай залуу олны дотор урагшаа гарч ирээд би тэгсэн ноёнтонгой энэний шүдэнд гараа шалбалчихлаа. Би энэнийг барь зогсоосон юм шүү дээ ноёнтонгой гэлээ. Тэр залуу хийсэн хөдөлмөрийнхөө хөлсөнд юм авах санаатай мишээсээр малгайдаа гараа хүргэсэн боловч өвгөн ноён түүнийг зөвгцэн хараад өөрөө зүхтэн зайлах замыг ирэх адил түгшүүртэй байдлаар ийш тийшээ эргэн тойрон харлаа. Үнэхээр ноён тийхүү зүхтаж тунч болзошгүй байсан бөгөөд бас дахин хөөцөлдөн болох байлаа. Гэтэл яг энэ үед цагдаагийн нэгэн дарга хүн энэ бол иймэрхүү явдал болоход их төлөв хамгийн сүлд хүрэлцсэн гэрдэг юм. Олонний дундуур зүсэн ирээд айлвэрийг замдан авч бүдүүлгээр босчи гэж зандарлаа. Айлвэр зөвхөрсөн байдалтай гараа хатган би биш ноёнтон минь би үнэхээр биш өөр л хоёр хүүхэд байсан гэж хэлээд эргэн тойрон харснаа. Тэр хоёр энэ хавьд нэг газар байгаа баха гэлээ. Харалдаа. Тэд чинь тэгвэл энд алга даа гэж өнөөх дарга яжилсан байдалтай хэлсэн нь нэрээч үнэн байлаа. Ловерч Чарли Бетс хоёр анх таарлцсан аятайхан хашаагаар ороод алга болчихжээ. За босчи гэж дарга зандрахад өвгөн ноёнт нь зөөлнөр битгий доромжлоорой гэлээ. Би доромжлоогүй байна. Ердөөч үгүй байна гэж цагдаагийн дарга хэлээд хэлсэн үгээ нотлох гэж айлвэрын тогтгор дээлэг арай л урчсангүй. Босчи. Би чамайг мэдж байна. Битгий даажигнаад бай. Босноогүй юу чи? Мөчөтгөр гэлээ. Босч чадахгүй шахан байсан айлвэр арай ихэн өндийн босдол
түүнийг замдан аваад гудамжаар хурдан гэгчийн чирсээр явчлаа. Өнөөх ноён цагдаагийн даргын хажууд явна. Зарим хүн тэднээс дөрүүлэн өмнө нь ороод Оливерыг байн эргэж харна. Хүүхдүүд баярлалдан хашгиралдаж цаадуулна цаашаа явсаар л байлаа. Арван нэгдүгээр бүлэг. Шүүгч ноён Фенгийн тухай өгүүлэх бөгөөд түүний хэрхэн шүүдэг аргын тухай зарим шинжийг харуулна. Энэ гэмт хэрэг нийслэлийн цагдан сэргийлэх газрын харьяанд багтдаг. Тэрч байтугай түүнд бүр хөрш байдаг үлэмж нэртэй газар болсон байлаа. Цугларсан олон хүн Оливерыг дагалдан явж зөвхөн 2-3 гудамж өнгөрөн Матон хил гэдэг газар хүрээд буцацгаалаа. Оливерыг тэндээс цааш нэг намхаан дааман хаалгаар дамжуулан балиар хашаан дотор оруулсан нь шүүх цааз уйлдэж ариутгал хийх газар байжээ. Тэр жижиг хашаанд ороход хууд сахал болсон царайтай гартаа хідэн түлхүүр харжигнуулсан пагдгар байдруун биетэй нэгэн ухтаж ирээд хайнга дуу байдалтайгаар "За, юу болчихов?" гэж асуулаа. Оливерыг барьж яваа хүн "Нусны альчуур гөрөөлдөг залуу хулгайчийг авчирлаа" гэлээ. Өнөөх түлхүүртэй хүн "Та юм алдсан хүн үү?" гэж асуухад өвгөн ноён "Тийм ээ. Би юм алдсан хүн мөн байна. Гэвч чухам энэ хүүхдийг авсан гэж бодохгүй байна л да. Ер нь энэ хэргийг их юм болгох хэрэггүй л юмсан да" гэлээ. Өнөөх хүн "Одоо шүүгчдэл очих хэрэгтэй байна да. 1 минутын дараа завтай болно. За наашир залуу минь" гэж хэллээ. Энэ нь тэр хүн ярингаа цаанаа чулуу хантай өрөөний хаалгаар Оливерыг ороо гэж урьсан хэрэг байлаа. Оливерыг нэгчгэд юу ч харсангүй. Гэвч хүүг цоожлоо хорчээ. Тэр өөрөө хэлбэр янзаараа дарины зойр шиг гагцхүү гэрлэр арай дор байлаа. Зүдэр новшрох уу гэдг нь авахын тамтаггүй. Даваа гарагийн өглөө байлаа. Хагасын өдрийн орооноос эхлээд өөр нэгэн газар хоригдож байсан 6 согтуу хүнийг энэ газруудад орой бүр ялимгүй хэрэгээр гянданд хордог байлаа. Хамгийн аюултай ялтан, гэмтэн, цаазаар авагдах ялтай хоригдлуудыг хордог Ньюгейт дахь гяндангууд үүний дэргэд орд харш шиг санагданаа. Ньюгейт гэдэг нь Лондонд байсан эрүүгийн гэмтний төв шор юм байна. Үүнд эргэлзэх хүн байвал өөрсдөө тэдгээрийг өөр хооронд нь жишээд үзгээ. Түлхүүр хангинахад өвгөн ноёны царай Оливерийн нэгэн адил гунигт байдалтай болж саяын болсон үмэн самууныг гэмгүй буруутан болсон номон шүүр салдан харлаа. Өвгөн ноён үүднээс аажмар зайлахтаа их бодол болсон байдалтайгаар барьж авсан номороо эрүүгөө зогсхийж "Энэ хүүхдийн царайг харахаас л миний сэтгэл хөдлөл сонирхох юм. Гэмгүй байж магадгүй юу? Гэмгүй юм шиг л байна да. Яаж ч мэдхэв дээ" гэж дуалдан хэлээд гинт зогсон дээшээ харснаа. "Бурхан минь, би иймэрхүү хүн хаана үзлээ" гэлээ. Өвгөн ноён хэдэн минут хэртэ элдвийг бодож байснаа мөн л их бодол болсон байдалтайгаар хашаа руу харсан шүүгчийн өрөөний өмнөх тасалгаанд орж буланд нь хурч очоод харанхуй хөшгөөр олон жилийн турш халахлагдсан өдий төдий хүний нүүр дүрсийг санахын зур. "Үгүй ахаа. Би андуураад байх шиг байна" гэж бодлоо. Өвгөн ноён бас дахин эргцүүлж бодлоо. Дахин бодовч тэднийг тийм удаан нууцлж байсан хөшгийг буулгахад бэрх байлаа. Энд найз нөхөд, дайсан хүмүүсийн нүүр царай, дөнгөж зүс үтсэн хүмүүсийн нүүр царай олны дундаас харагдана. Бас одоо нэгэнт эмгэд болсон урдын залуу, ургах цэцэг шиг охтын нүүр царай, авсанд орж хувиран баларсан хүмүүсийн нүүр царай харагдана.
Гэвч түүний захирах сүнс нь зөвхөн газар дэлхийгээс салсан бөгөөд Геважингийн замыг эвэргүй зөөлөн гэрлэр гээгүүлэх гэрэлт одон болж улам тод улзахын тулд дүрсээ хувилгасан булшит ертөнцийн гоёлын шивнэх бүгд үгс чандраас гарах сэтгэлийн туяа сайхан инээмсэглэл нүдний гэгээг дурсхан байж урдын адил тэднийг ариун гоёор шимэж байлаа. Гэтэл өвгөн ноён аль гэртээ адил төстэй хүн ганцыгч санссангүй. Тэгээд бодол болон санж байсан хүмүүстэйгээ гүнээ шүүр салдан салах ёс хийгээд аз болоход алмай хүн учраас хөгц үнэрсэн номныхоо хуудсан тэдгээрийгээ дахин авсаллаа. Өнөөх түлхүүр харжигнуулсан хүн тэдний дэргэд хурчрээд мөрийг налгадаж шүүхийн тасалгаанд намайг дагаад ор гэж нэхэхэд өвгөн ноён сая ухаарч уншиж байсан номоо бушуухан орхиод яван ортол ихэмсэг бөгөөд нэрд гарсан Фэнг ноён сууж байгаа харагдлаа. Шүүхийн тасалгаа нь хамгийн өмнө талын панелдсан хантай өрөө байлаа. Фэнг ноён мөхүүгийн цаа талд холоо сууж нөгөө тал дах модон үзэгрхүү хэлбэртэй хаалганы завсар хөөрхий өчүүхэн айлгэр орчин тойрноос сүрдээд маш их чичрэн зогсно. Фэнг ноён бол туран хай, бүслэхийгэр хангар, гошүүн хүзүүтэй, дунд зэргийн нуруутай, ар шил хазар хоёроос өөр толгой хавьдаа үсэгүй. Царай нь маш хүрэн бараан хүрх гэрнэгэ. Хэрвээ энэ хүн хэрээсээ хэтэртэл уудаг жаншилгүй байсан бол шүүхийн ажилд өөрийнхөө эсрэг гүтгэлэг өдөөж хохирсон хохирлдоо ариун их шагнал авч нөхөх байсан байхаа. Өвгөн хүндлэн мэгс хийж шүүгчийн ширээ рүү ойртон очиж үг ажил хоёроо зохицолдуулан "Миний нэр ус энэ байна, ноён тунгай" гэж их л ээлдэг зөөлнөр мэхийн ёсолж юу гэж асуухыг хүлээн суулаа. Яг энэ үед Фэнг ноён өглөөний сонины тэргүүн үллийг маш анхааралтай уншидсан. Тэр өгүүлэлд түүний саяхан гаргасан нэг шийдвэр болоод Фэнгийн талаар гоц онцгой анхаарал тавихыг дотоод яамны сайдад 350 дахь удаага шаардсан байлаа. Фэнг ноёны муу зан яа харахгүй хөдлөөд байсан болохоор маш их ууртайгаар тэргүүнээ дээш нь болгон хараад "Та хэн гэгчв?" гэлээ. Өвгөн ноён нэлээд гайхсан байдалтай уулзах хуудас руугаа заалаа. "Дарга" гэж Фэнг ноён хэлэнгээ уулзах хуудсыг сонины хамтад цааш нь зайлуулад "Энэ хэн гэгчв?" гэлээ. Өвгөн ноён ёстой л өвгөн хүний дүрээр "Миний нэрийг ноён том минь намайг Браунлоу гэдгээ. Харин өөрийнхөө тушаалыг хамгаалах нэрээдлэр хүндэт хүнийг ямар ч шалтгаангүй хамаагүй доромжилдог тэр шүүгчийн нэрийг надад хэлж өгөөч" гэлээ. Браунлоуга ингэж хэлээд "Хэн надад хэлж өгөх нь вэ?" гэж хэн нэг хүнийг ирж байгаа юм шиг тасалгаан дотор хүн рүү харлаа. Фэнг ноён уншиж байсан сонина хажуу тийш нь хаяад "Дарга, энэ этгээд ямар хэрэгт холбогдоод байгаа юм те?" гэхэд өнөөх дарга "Энэ хүн ямар ч юм хийгээгүй хон эрхэм ноён том минь. Энэ жаалтай заалдаж байгаа хүн юм шүү дээ эрхэм ноён том" гэлээ. Тэр эрхэм ноёнтон энийг сайн мэднэ. Гэвч энэ бол сүрхий зэвүүцэл, тэгтээ аюулгүй зэвүүцэл байлаа. "Жаалтай заалдаж байгаа хүн гинэ. За ухаа" гэж Фэнг хэлхийн хамт ноён Браунлоуг улнаас нь толгой хүртэл ярван ширтээд "Тангараг өргүүл" гэлээ. "Тангараг өргөхийн өмнө надад нэг хэлэх үг байна" гэж Браунлоу ноён хэлээд цааш нь "Би өөрийнхөө нүдээр үзээгүй цагт ёор үнэмшихгүй" гэтэл Фэнг ноён эзэрхэг чанга дуугаар "Амаа тат эрхэм минь" гэлээ.
Хэрхэвч чадахгүй эрхэм минь гэж өвгөн хариуллаа. Амаа одоохон тат. Үгүй бол эндээ цөөгöd гаргачихна шүү. Яасан танхаа итгээд өв. Шүүхийн байгууллагад ингэж дөрөмгөө хаашлах гэдэг чинь гэж Фэнг ноён дуу алдан хашгирлаа. Өвгөн ноёны царай зүс улаан юу гэсэн үг вэ гэлээ. Энэ этгээдээр тангар өргөл гэж Фэнг ноён нарийн бичгийн дарагдаа туршаалаа. Ноён Бранлоугийн зөв маш их хүрсэн боловч цаашлавал Оливерт муу болж мэднэ гэж бодоод биеийн барьж даруй тангар өргөх боллоо. За энэ жаалтаа юу гэж заалдаж байгаа вүлээ? Хэлэх юм байна уу гэж Фэнг асуулаа. Тэгтэн ноён Бранлоу би номын мухалгын дэргэд зогсож байлаа. Гэтэл ноён Фэнг амаа тат эрхэм ноён тунгай. Дарга хаавна. Энэ даргыг тангар өргүүл. За, юу болов дарга гэлээ. Цагдаагийн дарга нь яллагдаж байгаа этгээдийг яаж барьж авсан, нэгжээд юу ч олоогүй, энэ тухай өөр мэдэх юм надад огт алгаа гэж маш хичээнгүйлэн айлтлаа. Өөр гэрч байна уу гэж Фэнг ноён лавллаа. Өөр гэрчлэх хүн алгаа ноёнтон минь гэж цагдаагийн дарга хариуллаа. Ноён Фэнг нэг хэсэг дуугүй байснаа дараа нь заалдагч руу эргэн харж маш хорсолтойгоор та энэ залуутай ямар хэрэгээр заалдаж байгаагаа хэлнэ үгүй юу? Та тангар өргөсөн шүү дээ. Хэрвээ та одоо гэрч баримт гаргахгүй зогсоод байх юм бол шүүхийг хүндэтгэж үтсэнгүй гэж таныг цайрлуулан шийтгэн шүү. Шийтгэхээс гэлээ. Юугаар хинэн ч яачсан юм бүүмэд нарийн бичгийн дарга гянданч хоёр их чанга ханиаж нарийн бичгийн дарга нь хүнд зузаан ном шалан дээр санамсаргүй мэт унгаж түүний уршихаар хэлсэн үг огт сонсогдохгүй өнгөрлөө. Ноён Бранлоугийн үгийг олон удаа байн тасалж, байнга доромжилж байсан боловч тэр хэлэх гэсэн үгээ хэлж чадсныг өгүүлбэл анх нь энэ хүүхдийг зүхтэн гүйж явахыг хараад сандарсандаа хойноос нь хөөс юм аа гэд. Энэ хүүхэд хулгай хийсэн биш. Харин хулгайч нартай хамсарсан юм гэж шүүгч нар үзэж хуулийн дагуу өршөөл үзүүлнэ үзээ гэлээ. Өвгөн ноён сандарсан байдалтайгаар энэ жаал тэргүй ялаа эдэлчихсэн байна гэд шүүгчийн зүг харж их л хүчлэн энэ жаалаа бэрцсэн байх гэж би айж байна гэлээ. Тийм байлгүй дээ гэж Фэнг ноён инээмсэглээ хэлээд хөөе чи юм гуйлагчин залмихэн тат тус болохгүй байх шүү эн чинь. Нэр чинь хэн гинэ гэлээ. Оливер хариу хэлэх гэсэн боловч дуугарч чадсангүй. Царай нь хөсрийн яс шиг цагаан болж орчин тойрон дээр дор орон эргэлдэх шиг боллоо. Ноён Фэнг нэр чинь хэн бэ мохого? Энэний нэрийг хэн гэдгийм бэ дарга гэж шаардлаа. Энэ үгээ мөхүүгийн дэргэд зогсож байсан судалтай дааван элгэвч үхээ харахад номхон байдалтай нэгэн хүнд хэлсэн хэрэгэ. Тэр хүн Оливерыг бүхийж хараад уг асуултыг давтан асуулаа. Гэтэл Оливер асуултыг үнэхээр ухаарах чадлагүй байлаа. Энэ байдал шүүгчийн уур хилэн улам бадруулж ял нь улам хүндэрнэ гэдгийг тэр хүн мэдээд тааж хариуллаа. Нэрээ Том Уайт гинэ ноён тунгай гэж хулгай баригч анчин зөөлөн сэтгэл тэр хүн хэллээ. Уухай тэр ярихаас дургуйцаад байсан байгаа биз? Их сайн байна. Хаан суудгийм? Цагдаагийн дарга Оливераас бас хариу дуулсан юм шиг худал хэлж хаал таарлцсан газараа байдаг гинэ ноён тунгай гэлээ. Ноён Фэнг эцэг эх чинь би юу гэж асуухад цагдаагийн дарга түрүүчийн адил таагаад л хоёулаа энийг бүр баг байхад нь үгчгсэн юм гинэ гэлээ. Байцаалт яг энэ үед Оливер толгоогоо дээш болгон ийш дэвшээ өрөвдөн байдалтай харж балга ус өгөөч гэж дорой дуугарлаа. Гэтэл ноён Фэнг дэмий юм битгээр
Чи битгий зал гаргаад бай гэлээ. Цагдаагийн дарга. Энэ үнэхээр өвчтэй байх шиг байна ноёнтон минь гэлээ. Би сайн мэдж байна гэж ноён Фэнк хэллээ. Өвгөн ноён өөрийн ирэхгүй гараад иш болгон. Дарга минь наадахыгаа мэдж байгаарэ. Унах нь байна шүү гэлээ. Гэтэл ноён Фэнк битийдэг зайл эндээс. Ойчих гэдэг бол ойчин л үз гэж хашгирлаа. Айлвэр энэ сойрхлын үрийг амсаж шалан дээр мууран унлаа. Тэнд байсан хүмүүс бие рүүгээ димийл харах боловч нэгэн ч хөдлөхийг зүрхэлсэнгүй. Худлаа ингэж байгаа юм оо. Хэвтвэл хэвтчихлээ. Мөд ядархаараа болно гайгүй гэж Фэнк ноён хөдлөшгүй үнэн баталгаатай юм шиг хэллээ. Та энэ хэргийг яаж шийдэх гэж байна ноёнтой минь? Гэж нарын бичгийн дарга нам дуугаар асуухад Фэнк ноён ядад зөхөх юу ах вэ? 3 сар хорж тэгтээ хүнд ажил хийлгэх хэрэгтэй. За одоо зайлуул гэлээ. Энэ зорилгоор хаалга найж ухаангүй байгаа хүүхдийг шоронд аваачиж хэлэхээр 2 хүн бэлдэж байтал хуучирсан хар костюмтай харахад нүдэнд дулаан гэвч ядуу настай нэгэн хүн яаран орж ирээд шүүгчин ширээний өмнө очиж Бол бүү аваач. Жаахан байзнаач бурхан минь гэж амьсгаа авч ядан хашгирлаа. Хэдийгээр энэ мэтийн газарт эзэгнэж байдаг буг чөтгөр бол эрхчлөө сайн нэр алдрыг ноёрхож эгээл эрхэмсэх түүний албатан бүгдийн амыг ялангуяа дорд ангид хамаарах хүмүүсийн амыг барьж байдгүй буюу хэдийгээр бурхан дагин нүдэн хавдтал уйлмаар хачин ийм газар нийгмээс далдуур болдог боловч гагцхүү өдөр тутмын хэвлэлээс юухан хийхэн цухах ажээ. Үүний улмаас мистер Фэнк бол ёс дэглэмийг үлэмжих хэвдэн урагдаагүй зочин болон эрэгчдийг тийм их зөөцөн үздэг нь тоглоом биш байлаа. Юу хүн бэ? Энэ хүнийг эндээс гарга, зайлуул гэж мистер Фэнк хашгирлаа. Тэр хүн надад ярих юм байна. Би эндээс чинь гарахгүй. Би цөмийн нүдэрээ үтсэн. Би бол номын мухалгийн эзэн байна. Намайг тангар өргүүлээд өгөхийг би шаардаж байна. Би хэрхэвч дуугүй байж чадахгүй. Миний үгийг сонсооч ноён Фэнк. Битгий татгал заач ноёнтон минь гэж хашгирлаа. Тэр хүнийх зөв зүйтэй байлаа. Түүний байдал эрс шийдэмгий байсан болохоор энэ хэргийг тэр хэвээр нь орхих аргагүй төвхтэй боллоо. За энийг тангар өргүүлчих гэж ноён Фэнк үлэмж айгүйгээр хэлээд за хонгой юу хэлэх гээв гэлээ. Тэр хүн энэ би 3 хүүхэд харсан. Энэ яллагдаж байгаа хүүхэд бас өөр 2 хүүхэд. Энэ хүнийг ном уншиж байхад тэр хүүхдүүд гудамны нөгөө талд явж байсан. Хулгай хийсэн нь өөр хүүхэд юм шүү дээ. Би хулгайлж байхыг харсан. Тэгэхэд энэ жал их гайхчихсан, айччихсан гээд баг зэрэг уужирч ямар нөхцөл байдлын дотор уг хулгайн ажил хэрхэн явагдсныг нилээд уйлдаатай ярьлаа. Фэнк нэг хэсэг дуугүй байснаа. Яагаад түрүүний ингэж хэлсэнгүй гэж асуухад нөгөө хүн мухалга юм харж байх хүн ганцч олдсонгүй. Захиад орхичихмаар улс маань цөм хөөцөлдөөнд оролцоод явчихсан. Дөнгөж 5 минутын өмнө захиад орхих нэг хүн олж аваад л нааша шувт гүйсээр яваад ирлээ гэлээ. Ноён Фэнк бас нэг хэсэг дуугүй байснаа. Заалдагч этгээд ном уншиж байсан юм уу гэлээ. Тийм. Энэ барьж авсан номоо уншиж байсан юм. Энэ номоо юу? Үнийн төлсөн юм уу? Гэж Фэнк асуулаа. Өнөөх хүн инээмсэглсээр үгүй төлөөгүй юм гэлээ. Алмаа зантай өвгөн ёор гэмгүүгээр яадаг үлээ бүр мартчихсан байна гэж дуултлаа. Ийм сөрхий хүн байж энэ муу ядуу хүүхдэд заалдах гэжтэй гэж ноён Фэнк өрөвч сэтгэлтэй хүний царай гарган яжилсан маягтай хэлээд та ноён тунгай энэ номыг ер нь их сэжиглэлтэй айгүй нөхцөл байдлын дотор авсан даа.
Харин номын эзэн тантай шүүхээр заргалдахгүй байгаа учраас та их азтай хүн гэж бодож болох байх. Энэ хэрэг танд хичээл сургамж болог. За эрхэм минь тиймгүйсэн бол бас таны хэргийг авч хэлцэх байсан юм. За энэ жаалыг чинь цагаатгая. За толцгоо гэлээ. Өвгөн ноён удтал барьж ядан байсан уур хилэнгээ бадруулж чөтгөрт алгадуулмар би гэлээ. Талцгоо дуулж гэнэ үгүй юу? Талцгоо гэж байна шүү гэж шүүгч сандарлаа. Уур хилэн зэвүүцэл нь хүрсэн, нэг гартаа ном барьж нөгөө гартаа хулсан торлог барьсан өвгөн Бранлоуг тушаал ёсоор тэндээс гаргалаа. Бранлоу хашааны тэртээ очиход уур нь гарчээ. Явган хүний зам дээр өчүүхэн айлвэр энгэр зам нь задгай, шанаа хацраа усаар шавшуулсан, царай зүс нь үгсэн хүнийг шиг зэвхий даасан бүх биеийн дагжин хэвтэж байлаа. Тэр өвгөн айлвэрийг өнгийн хараад хөөрхөн амтан хөлсний тэрэг дуудаач хэн ч яах вэ түрглээч гэлээ. Хөлсний тэрэг хурж ирсэн болохоор айлвэрийг оруулан нэг суудал дээр нь аяархан суулгасны дараа өнөө өвгөн тэрэгэн дотор орж өөр нэг суудал дээр нь суулаа. Номын мухлагийн эзэн шагаан хараад би тантай хамт явбал болох уу гэж асуулаа. Тэг боллгүй яах вэ гэж Бранлоу яран хэлээд би мартчихаж ирэх юм. Энэ зовлонтой номыг чинь бас л аваад явж байгаа хэрэг байна та. За ороод ир. Цаг алдаж ёор болохгүй гэлээ. Номын мухлагийн эзэн орд суугаад тэд ийхүү явлаа. Арван 2 дугаар бүлэг. Айлвэр урд урдынхаасаа илүү асрамж үзэж байсан тухай мөн бас өнөөх зугаатай эрхэм өвгөн ба түүний залуу найз нарын тухай энэхүү бүлэгт өгүүлнэ. Хөлсний сүйх тэрэг айлвэрийн анх луурчинтай хамт Лондонд орж ирсэн тэр замаар таржигнан явсаар Айлингтон дахь Англиг хүртэл яваад өөр тийш эргэж явсаар Пентовилийн ойролцоо мод ихтэй нам гүн гудамжны орших нэг цэвэрхэн баашингийн дэргэд зогслоо. Энэ баашинд айлвэрт зориулан орд дэвсгэрийг тэр даруйн бэлдэж ноён Бранлоугийн авчирсан тэрхүү жаалыг аятаахан хэвтүүлээд ер нь тэдний хүн бүхэн хязгааргүй ээлдэг энэрэнгүй байлаа. Гэвч айлвэр олон хоног ухаангүй байсан болохоор шин найз нарынхаа инхрийлэн хайрлахыг мэдэхгүй л байлаа. Нар мандаж, шингэж мандсаар олон хоног өнгөрөвч айлвэр урдын адил халуурч бүлээсээр орон доёроо тэлчлэн хэвтэж байлаа. Хүүр дээгүр явах өтгөрхөө ажиллаа хийхдээ амьд биеийн дээгүр аачин бадран байх энэ галаас илүү итгэлтэйгэр хийдэггүй юм аа. Айлвэр удаанаар хар даран зүүдэлж унтсаар сэрэх адил ухаан орвол би сүлдсэн, эцэрч турсан, царай зүсэн зэвхий даасан байлаа. Энэ юун тасалгаа? Би хаана ирчихв? Энд би ер нь унтаж үзээгүй газар байх чинь гэж айлвэр хэллээ. Айлвэр ихэд туйлдж сөлдөө байсан болохоор эдгээр үгийг сулхан боловч хүнд дуулдахаар хэлжээ. Орны дэргэд байсан туршлагатай сандал дээр суугаад юм нэхэд суусан хээгүй мөртлөө яв цав хувцалсан настай эвтэр харахад нүдэнд дулаан авгаа. Орны толгойн хөшгийг гэдэргэн яраад босч ирэн ээлдгээр. Хөөмн аяархан тайван байх хэрэгтэй. Үгүй бол дахиад өвдөн шүү. Би чинь тун базаахгүй байсан шүү. Яа харахгүй муу гэхэд арайч дэндүү муу байсан. Хэвт хөөмн хэвт гэж хэлээд айлвэрийн толгойг дэрэн аяархан дэрлүүллээ. Тэгээд
Магнаа руу унтсан үсийг гэдрэг нэлж Оливерыг маш их хайртай инэрэнгүү харахад Оливер тэрссэнгүй туранхай гараараа түүний гарыг барьж хүзүүгэн иллээ. Тэр эмгэн нүдэндээ нулимс мэлмэрүүлэн "Бурхан өршөө, ямар сайхан амтан ба. Хөөрхөн амтнаа. Ээж нь над шиг дэргэд чинь байсансан бол юу гэж бодох байсан бол" гэлээ. Оливер гараа илгэндээ тэрэн "Ээж минь одоо ч намайгаа харж байх юу магад? Миний дэргэд сууж байж ч магадгүй юм. Сууж байна гэж би сонсон шүү" гэлээ. "Бүлээрч дэмэрснээс тэгж үзэгдсэн байлгүй дээ хүмүн" гэж настай эмгэн зөөлнөр хэллээ. "Тийм бахаа. Тэнгэр биднээс хол байдаг болохоор тэндх хүмүүс дэндүү их жаргалтай байдаг биз? Юу гэж өвчтөе хүүхдүүдийн дэргэд бууж ирэх вүлээ дээ. Гэсэн ч хэрвээ намайг ээж минь өвчтөе байна гэж мэдвэл өрөвдгөл байх та. Өөрөө нас барахын өмнө их өвчтөе байсан юм газар" гэд Оливер нэг хэсэг дуугүй байснаа. "Ер нь ээж маань намайг мэдэхгүй шахав ах уу. Хэрвээ намайг хүнд зодуулж байх юм харсан бол өрөвдөх байсан бах та. Ээж минь миний зүудэнд орохдоо дандаа баяр баясгалантай ээлдэг үзэгддэг юм" гэлээ. Настай авгаа үүнд хариу үг хэлээгүй боловч анх нь нүдээ арчин, дараа нь нүднийхээ салшгүй хэсэг мэтээр орны бүтээлгэн дээр байсан нүднийхээ шилийг арчаад Оливерт уух нэг бүлээн ундаан өгч Оливерийн хацрыг өхөөрдөн илбээд "Тайван хэвт. Тэгэхгүй бол би чинь дахиад муудан шүү" гэж хэллээ. Тэгээд Оливер маш тайван хэвтэж болох болсны учир гэвэл тэр ээлдэг сайн айлын настай авгаан юу л гэснийг дагаад баймаар санагдсанаас нөгөө талаар үннийг хэлэхэд сая ярьсан ярианда болоод туйлын ядарчихсан байлаа. Оливер төдхөн сайхан зүрэмгэлсэн боловч орныхон дэргэд Ланы гэрэл гар мөгц сэрлээ. Тэгтэл гартаа маш том бөгөөд чанга дуутай алтан цаг барьсан нэг ноён түүний судсыг барьж үзээд "Их сайжирсан байна" гэж хэллээ. "Би чинь их сайжирсан байгаа байц хүмүн" гэж тэр ноён асуухад Оливер "Тийм ээ. Эрхэм хүн бас тийм байх ёстой. Би мэдэж байна. Өлсөж байгаа байц үгүй юу" гэлээ. "Өлсөөгүй байна уу" гэж Оливер хариуллаа. "Хэл, тийм баха. Би мэдсэн юм" гэж тэр ноён хэлээд "Өлсөөгүй байна гинэ бэдүү навхай" гэж цэцэрхэг байдал гарган хэллээ. Настай авга тэр эмчиг их ухаантай цэцэн хүн юм да гэсэн юм шиг их л хүндэтгэн мэхийн ясаллаа. Эмч ч өөрөө бас тэгж бодсон бололтой. "Нойр чинь хурч байна уу жаалаа" гэж тэр эмчин асуухад Оливер "Үгүй байна ноёнтонгой" гэлээ. "Тэгэлгүй яах вэ" гэж эмч их л ханамжтай хурцлаг байдлаар хэлээд "Нойр чинь хөрөхгүй байгаа юм байна. Ам чинь цангаагүй байгаа үсттэй" гэж асуулаа. "Цангаж байна уу? Их цангаж байна ноёнтонгой" гэж Оливер хэллээ. "Тийм л байх ёстой доо битүү навхай" гэж эмч хэлээд "Аргагүй шүү дээ. Ангад сангалгүй яах вэ? Та энэ хүүхдэд жаахан цай өгчих. Авгаа бас жаахан хуурай талах шар тос ердөөч түрхэлгүй өгөөрэй. Их халуун байлгах хэрэггүй. Тэгтээ дааруулчихгүйг мэдээрэй" гэлээ. Настай авгаа өвдөг нуглан сөөдлөө. Эмч бүлээхэн умдааныг амсаж үзээд цаашаагаад яаран гарлаа. Түүнийг шатаар бууж явхад гутал нь тунч их сүртэй чанга чахран дуугарч байлаа. Оливер тэр даруй зөөрмөглөн сэрэхэд цаг 12 болох шахсан байлаа. Өнөөх настай авга Оливерыг "Сайн унтаарай" гэж ээлдгээр хэлээд дөнгөж саяхан жижиг бодолтой юм, жижиг судар, шин өмсдөг том ороовч малгай барьсаар орж ирсэн бүдүүн тарган авгаан эвгээлд орхин одлоо. Тэр авгаа "Би чамайг сахид суух гэж ирсэн юм аа"
гэж Оливерт хэлээд оровч малгайгаа өмсөж судраа ширээн дээр тавиад сандлыг зууханд ойртуулан сохор харын өртөөнд явж өгчээ. Харин байн яраглаж гутчиж хахад цацх нь их байлаа. Ингэж ажиллахдаа хамраал баахан чанга маачхаас өөр илүү муу юм бололгүй. Дараа нь дахиад л дугнаарсан. Шөнийн уртыг хэлэх үү. Оливер нэг хэсэг хулсан голтой ланаас баашингийн туурган цасарсан дуграг гэрлүүдийг тоолох буюу хан дээрх цаасанд гаргасан хээ угалзыг алжаасан нүдээр айдсаар сэрэн хэвтлээ. Тасалгаанд ноёрхсон харанхуй нам гүн байдал ихэмсэг бөгөөд энд үхэлгэгч олон өдөр шөнийн турш хоргодож бас түүний аимшиг тулмөр нь одоо хүртэл байгаа байж магадгүй ээ гэж Оливер хүү бодохтойгоо зэрэг дэрэн дээр нүрээ эргэн харж хөвтөөд бурхандаа суслан залбирлаа. Тэгсээр Оливер хүү саяхан өнгөрсөн удаан зовлонгийн дараа болдог бүх бөгөөд сэрэхэд зовиртой байдаг тийм нойрт автан унтлаа. Хэрвээ үхэлгэгч ийм байдагсан бол өнөө үеийн элдв халамж, ирээдүйн төлөө сэтгэл санаа зовх, нэг ялангуяа өнгөрсөн үеийн хүнд өрөх дурсамжийг санах гэж амьдралын тэмцэлд орж зовлонд автагдахаар хэн дахин амилж басахыг хүсэх билээ дээ. Оливер нүдээ нэн харахад нэгэнт өдөр болсон түүний бие амарч сэтгэл баясгалантай өвдөх өвчин эсэн мэнд өнгөрч Оливер хүү энэ ертөнцид дахин эргэж иржээ. 3 хоногийн дараа Оливер түшлэгтэй сандал дээр тал бүрээсээ дээрээр ивүүлээд сууж чадах болж биеийн сулдуу хөл дээрээ явж чадахгүй байсан болохоор бид үе навхай Оливерийг өргөж шатаар буулгаад өөрийнхөө суудаг жижигхэн тасалгаанд оруулжээ. Тэр сайн санаат эмгэн Оливерийг голомтынхон дэргэд суулгаад Оливерийн бие их сайжирсанд маш их баярлаж үнэн сэтгэлээсээ уйллаа. Битгий зовхоо минь. Би сайн уйлчихъя. Одоо зүгээр өнгөрөх нь нэ. Дотор онгойлоо гэж тэр эмгэн хэлэхэд Оливер та надад үнэхээр их сайн байна авхаа минь гэлээ. Тэр чи яах вэ хөө минь? Шүл уухад ердөө хамаагүй шүү дээ. Аль түрүүний уух байсан юм. Өнөөглөө Бранлоуга чамайг эргэж ирэх байх гэж эмч хэлсэн. Эрэхт нь аль болох дөнгөр байвал тэр хүн төдөөшнээ баярлан шүү дээ гэж эмгэн хэлээд жижигхэн суулганд төмпөн дүүрэн шүл халаалаа. Тэр шүл маш их өтгөн чанга байсан учраас маш нандин хуваавал ядахтаа л 350 гуйлагчинд үдийн хоол болон хүртэх байхаа гэж Оливер бодлоо. Оливер сандлынхаа яг эсрэг ханд өлгөөтэй байсан зургуудыг ширтэн харж байхыг эмгэн хараад "Хөө минь зурганд дуртай юу?" гэж асуувал Оливер зургаас нүдээ салгалгүй. "Юу ч гэх юмдээ бүү мэд. Би ямар олон зураг үзсэн биш мэдэхгүй л байна. Энэ ямар сайхан элдэг царайтай авах вэ?" гэлээ. Зурагчингууд ч яах вдэ хөөхөн хүнийг зургатаа заавал гой сайхан болгож зурдаг шүү дээ. Тэгэхгүй бол хэн ч зургаа захиалж хийлгэх хүлээд дээ хүмүн. Хүний патер авдаг машин зохиосон хүн тэр машина олигтой юм олохгүй гэж мэдсэн биз. Тэр бол дэндүүл үнэн харуулчихдаг юм гэж эмгэн өөрөө хэлсэн үгэндээ болоод илгээн хөштөл инээлээ. Энэ чинь фото зураг юм авах гэж Оливер асуухад эмгэн шөлнөөс нүдээ түр салган харж "Тийм ээ, хориг зураг" гэлээ. "Хин гэдэг хүний зураг юм бол доо" гэж Оливер асуулаа. Сайхан зантай эмгэн авахаа Оливерийн тэгж асуухад "Би үнэндээ мэдэхгүй юм да хөөмөн. Чи бид хоёрын аль нь ч мэдэхгүй хүний зураг юм байхаа да. Их ахтайхан харагдаад байна уу жаалам нь" гэлээ. Оливер "Их сайхан зураг байна оо" гэлээ.
Оливер зургийг их л айд сүрцэн янзтай харж байгааг тэр настай авгаа харж маш их гайхан. "Чи энэ зурагнаас айж байгаа юм биш вэ?" гэж асуулаа. Үүнд Оливер бушуухан: "Аагүй. Гэвч энэ хүн нь нүд их уйдгартай. Яг намайг тэндээс ширтээд байгаа юм шиг, амьдч юм шиг. Тэгээд надтай яриасаа гээд байгаа. Тэгсэн мөртлөө чадахгүй байгаа юм шиг харагдаад ахаар нь миний зүрх шимшрэн цохилж байна" гэлээ. Настай авгаа дуу алдан: Бурхан багш минь, битгий ингэж ярих үү минь? Би чинь муу байгаа шүү дээ. Гайвж сайжраагүй байгаа. Алив, би сандлыг чинь нөгөө хаанууд харуулчихъя. Тэгвэл чамд энэ зураг харагдахаа бол гэж хэлээд хэлсэн үгээ хэрэг болгож одоо ямар ч гэсэн битгий хараарай гэж захилаа. Гэвч Оливерийн санаанд тэр зураг харагдсан хэвээр тов тодорхой байлаа. Эмэгний санааг зовохгүй хичээн түүний өдөөс Оливер ийдгээр мишээлээ. Оливерийг тийхүү улам тавлаг болжээ гэж би түүнийг авахаа бодоод сүйд майд болон мөнгөн сар шөлөндөө давс хатсан талах хийлээ. Оливер тэр шөлийг дорн цохиод хаялаа. Оливерийг дөнгөж сүүлчийн халбах шөлөө ууж дуусхын үеэр хаалга зөөлхөн тогших чимээ гарч эмгэн ор гэвэл орж ирсэн хүн Бранлоуга байлаа. Өвгөн ноён туйлын цаваа байдалтай орж ирсэн боловч Оливерийг сайн харахын тулд нүднийхээ шилийг дээш нь болгож нуруугаа үрээд хармагцаа царайн жигтэйхэн хачин болоод явчлаа. Оливер өвчлж шансны улмаас маш их эцэж тураад өөрийнхөө эвгээлт хүнийг хүндтгсэндээ босхийг оролдсон боловч чадсангүй гэдрэг орчлоо. Чухам үннийг хэлэхэд хүнд хайртай байдаг 6 өвгөн хүний зүрхний дайтай түүний том зүрх догдлон хөдөлж. Бид гүн ухаантан хараахан биш учраас учрыг тайлж үл чадах ямар нэгэн гидравлик процессын ирэхээр түүний нүдэнд нулимс хурчээ. Хөөрхөн амтан гэж Бранлоуга хэлээд хоолоогоо засаад өнөөглөө миний хоолой баахан сөөнгөдөв байна. Би түүнийг авахаа. Жаахан даарчих уу яадаг вүлээ гэвэл авахаа. Үгүй ахоо ноёнтой минь, таны ямиг цөвэн сайн хатаас юмсан гэлээ. Бөөмэдээ би түүнийг бөөмэд гэж Бранлоуга хэлээд өчигдөр өдийн хоолн дээр чихтэй альчуур хэргэлсэн тэрнээс болгоо яав. За яах вэ зүгээр. Харин чинээ би ямар байна жаалхоо гэлээ. Их сайн байна уу ноёнтой минь? Надад ийм сайн байхлаар хичнээн сайхан байх юм бэ гэж Оливер хариу хэллээ. Сайн хүү байна гэж Бранлоуга шийдэмгий хэлээд та энэ хүүхдэд идэх юм өгснөө бэ төө? Шингэн шилэл өгөө юу гэж асуулаа. Дөнгөж сая өтгөн чангас шил нэг төмпөн уучгаад байгаа юм ноён тунгай гэж би түүнийг авахаа хариулахдаа нуруугаа ихцлэн зогсож өтгөн чангас шил гэдэг үгийг их л онцлон хэлсэн учир гэвэл шингэн шил олигтойхон хийсэн шил хоорондоо төсөөчгүй чанараар харилцсан адилгүй гэсэн үг ээ. Бранлоуга фу гэж талмөрөө үл ялам хавчсхийн хөдөлгөөд хоёр аяг улаан арх өгвөл бид чинь бүрчих сайн болох байх та. Яах бол том вайта гэлээ. Оливер маш их гайхан миний нэр Оливер шүү дээ ноён тунгай гэлээ. Оливер гинэ. Хэний Оливер гэж Уайтийн Оливер үү гэж Бранлоуга асуулаа. Үгүй ноёнтой минь, твист. Оливер твист гэдэг. Хачнэр байна та. Чи ягаа шүүгчд нэрээ Уайт гэсэн юм гэж өвгөн ноён асуулаа. Оливер гайхаж би тэгч хэлээгүй ноёнтой минь гэлээ. Ингэж хэлэх нь лав худал мэт болохоор өвгөн ноён Оливерийн царай руу нилээд ширэв харлаа. Гэвч түүнд эргэлзэхийн аргагүй байлаа. Хүүгийн эцэд цонхисэн царайд үннээс өөр юмгүй байлаа. Тэгээд Бранлоуга энэ дурсан байх та гэлээ. Тийм учраас Оливерийг одоо шилтээд байхын хэрэггүй болсон боловч түүний нүүр царай
таних ямар нэг хүнийхтэй төстэй юм а гэсэн санаа өвгөн ноёнд дахин орсон болохоор хүүгээс нүдээ хараахан салгаж чадсангүй. Айлвар аргадсан байдалтай ноёны зүг харж "Та надад уурлахгүй байгаа да ноёнтонгой" гэж асуухад өвгөн ноён "Яалаа" гэж өчүүхэн ч уурлахгүй гэж хэлээд "Энэ юу вэ бид юу ин хараач" гэлээ. Өвгөн ингэж хэлээд айлварын дээр хан дөлгөөстэй байсан зураг руу зан дараа нь айлварын нүрөөд заалаа. Үнэхээр амьд хуулбар байлаа. Нүүдэд толгой, ам, ер нь бүх шинж байдал яг адил байлаа. Нүүрнийх нь янз ч гэсэн яг адил. Ер нь өчүүхэн төдий шинж тэмдгүүд нь үнэхээр гайхам нарийн хуулчихсан юм шиг байлаа. Ийхүү гинт дуу алдан гайхсан явдлын учрыг айлвар мэдсэнгүй. Цочид твдсэн учир сэхэж чадалгүй дороо мууран унлаа. Айлварын тийхүү сул дорой байдал нь уншигч нарт өнөөх зугаатай өвгөний хоёр залуу шавийн тухай сонирхуулан өгүүлэх бололцоо өглөө. Тэр нэгэнт турцсан ёсоор Бранлоу гойн хувийн өмчийн зүйлийг хууль бишээр хулгун авсан луурч түүний итгэлтэй найз багш Бетси хэрэгээс болж айлварын хойноос түүнийг барих гэж хөөцөлдсөн хөөцөлдөөнд тэр хоёр оролцсон нь харайман бодсон үлэмж муухай бодол баримталснаас болсон юм. Тэр хоёр хүүхэд ийш тийшээ мориг сариг хийсэн нарийн гудамж хашаануудын завсраар хурдлан гүйсээр нэг намхан харан хувьтар дааман хаалганы дэргэд хурч зогсоод амьсгаагаа дарагдтал нэг хэсэг дуугүй байснаа багш Бетс баясгалантайгаар аашилж элгэн хөштөл инээсээр хаалганы довжондоор баяр хөөр болж холхиж байлаа. Луурч нь "Юу болов?" гэж асуухад Чарли Бетс гэж инээлээ. Луурч ийш тийшээ хулгайнуудаар болгоомжлон хараад "Амаатад баригдах гэж одоо юу тэнэг минь" гэлээ. "Үгүй бүр инээд хүрээд болдгүй бүр болдгүй. Тэрнийг зүхтаж догол булангаар бултаж баг нь мөргөж өөрөө төмрөөр бүтсэн юм шиг дахиад л зүхтаад байдаг. Хулгайлсан юм нь миний халаасанд байгаа хэрэг шүү дээ" гэсэн чи би ардаас нь хашиграад л хөөгөөд байдаг. Тарих минь гэлээ. Багш Бетсийн дүрслэг ярьж байгаа үг байдлыг дэндүү тод харууллаа. Бетс энд дахин нэг дуу алдан их юм болоод довжоон дээгүр харааж уламж илүү тачхантал инээлээ. Луурч найзынхаа тийхүү инээсээр дуугарч чадахгүй болгоцоор завдаархан "Фэж нь юу гэх болтоо" гэж асуулаа. "Юу гэнэ?" гэж Чарли Бетс лавллаа. "Харин юу гэх бол гэж байна" гэж Луурч давтан хэллээ. Луурч тоглосон янзгүй байхыг Чарли үзээд баяр хөөр болохоо дарив болж "Юу хэлдэг юм бол доо? Юу хэлдэг юм бол?" гэлээ. Даукенсгой 2 минут хэртэй эсгэрч дараа нь малгайгаа авч толгоогоо маажаад 3 удаа мэхийн ёслолоо. "Чи юу бодож байна да?" гэж Чарли асуулаа. Гайгүйч байна да. Чөтгөр аваачсан юм" гэж Луурч хэлээд ухаантай нүрэнд нь инээмсэглэх шинж тодорлоо. Энэ бол тайлбар боловч хангалтгүй. Багш Бетс ингэж бодоод "Чи юу гэж бодож байна да?" гэж дахин асуулаа. Луурч юу гэж шариу өглгүй малгайгаан өмсөөд дээлнийхээ урт хормойг шууж хэлээрээ хацраа төмбөлгөж хянга хамраа хэд дахин сурамгаа боловч тод няслан өсгий дээр эргэж хашаа руу гэлсхийн алга боллоо. Бетс их хэлээ юм бодсон царайтай хойноос нь дагаж орлоо. Энэ яриа төгссөний дараа хэдэн минут болтол хахинуур шатаар хүн явах хөлийн чимээ гарахад зүүн гартаа талах, баруун гартаа эвхүр хутга бариад голомтын дэргэд сууж байсан зугаатай өвгөн ноён зэрвсхийн анхаарлаа. Тулган дээр нь сав суулга байлаа. Тэр өвгөн өтгөн хар хүрэн хөмсгөнийхөө дороос соргих мэднүүтээр эргэн харж өөдрүүгэн дөхөж очоод чагнахад түүний цонхгор царайд зэв хөрмээр инээд тодорлоо. Юу болоо юм бол хоёр уулахнаа байх чинь. Нөгөө нэг нь яасан юм бол гай дайраагүй л байх ёстой доо гэж аман дотроо өглээд еврейн царай баахан хувьсхийн.
Хөлийн чимээ ойртож тэд шатны гишүүрт хурч ирлээ. Үүд нь аяархан нээгдэж, луйварч Чарли Бетсийн хамт орж ирээд үүдээ хаачглаа.